энэ харьцуулдаг, тэнцүүлдэг энэ нэг жишдэг хэмнэл бол ер нь хүч авах магадaltaй шүү. Хүч авах магадaltaй. Би чамд одоо юу гэдгийг 500 би чамд одоо ингэ зарцуулж байна. Чи ингэх ёстой. Шаардаад. За чи ер нь бол ийм байна. Тэр бат тэгсэн байхад тий. Тэр долгор ус тэгсэн байна. Чи өөрийгөө хар. Энэ ёстой буруу юм байна. Энэ ёстой буруу. Байгаагаар нь хүүхдэл хүлээж амаарай. Харин тий. Байгаагаар нь харчмаар. Сайн байцгаана өрхөн үнц үзэгчтэй, сонсогчдоо ганцоогийн хөтөл өргөдөг өөрчлөлт подкаст эхлээд бэлэн боллоо. За өнөөдөр миний зочноор Бям Зохтын Бат Билэг Монголын сургуулийн нийгмийн ажилтан өргөд ирсэн байгаа. Ингээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За бэлгээд байгаа бол бас танилцаад 2-3 жил болжээ. Тэгэхдээ төдийлөн нөгөө ажлын шаардлагаар та ингээд холбогддог болохоор яг өөрчлөлтөн одоо сайн дотн бол ярилцж амжидгөө. За бэлгээ маань хаан төрж өсөв айлын хэдхүү үлээ. За би Ховд аймгийн Дөргөн сумд Харус нурын хөвөнд өссөн. Тэн дээр төрж өссөн. Тэгэд айлын одоо 2 дахь банд 4 одоо хүүхдтэй айлын 2 дахь банд байна. За хэдэн маамаатай бэлгээ маань одоо. За би 2 охинтой. За. Тэ гэр бүлийн хүн маань бас багш хүн байдаг. Энэ Баянгол дүүргийн 96 дугаар сургууль буюу оюуны ундраа цогцлбор сургуульд гадаад хэлний багш хийдэг. Одоо манай 2 хүүхэд бол бас манай сургуульд Монголын сургууль суралцдаг. За ер нь бол баг багасаа одоо ирчүүд бид нар чинь ингээл жолооч болно, нисгэгч болно, цагдаа болно, сэрэг болно гэл ингээл ярьдаг штэ. Ирээдүйн мэрэгжил хүсэл мөрөөдлийн талаар. Бэлгээ маань ер нь багасаа том болоод одоо ямар мэрэгжлийн хүн болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан бэ? Би ерөөсө баг багасаа л нийгмийн ажилтан болно л гэж боддог байсан. Нийгмийн ажилтан намайг одоо ер нь бол ийм байсан л та. Яг нөгөө ерөнхий эрдмийн хичээл одоо математик гэдэг юм уу те. Одоо нөгөө тооны хичээлүүдэд ер нь бол одоо нөгөө төдийлэн сайн биш байсан. Тийм болохоор манай нийгмийн багш одоо тухайд үлзий удаг гэж мундаг багш байдаг байсан. Тэр хүн бол за чи бол мэтгэлцээ юм уу энэ илтгэх урлаг талаар нөхөр минь явнаа. Ер нь бол чи надтай их ойрхон байх хэрэгтэй шүү. Би чи Монголын түүхийг сайн судална. Ер нь бол энэ харилцааг сайн судалнаа гэдэг. Тэгээ би тухайн үед бас нөгөө аймгийн одоо тэр мэтгэлцээ, яргуу наадамч гэдэг юм уу иймэрхүү оролцооны юмнуудгүй мэх явдаг гэсэн. Тэгээд одоо нийгмийн ажилтан одоо чи болох хэвээр. Тэгээд одоо багшийн сургуульд нийгмийн ажилтны анги гэж байдгийн байлээ. Чи бол ер нь бас сайн судлах хэрэгтэй гэдэг. Тэг ер нь бол энэ чиглэлээр л одоо бас боддог байсан. Тэгээд бас дотор тэмүүлэл гэх юм уу да ер нь хүүхдийн эрхийг бас нэг хөвшүүлдэг, мөрдүүлдэг. Бас нэг зарим нэг зүйлийг сонирхож бас тухайн үед мэрэгчлээ сонгож ирсэн. Үлзүүдэг багш анзаарж ер нь ам хичээлдээ их сайн, ой тогтоол цайтай хэл яриа хурц учраас энэ нэг ер нь бэлдъя гэж одоод харцсан биш үү? Дуучин хүүхдийг одоо шилбэл за энэ бол дуугаар нь л явах юм байна да. Бүжиглэх юм байна да гэдэг шиг ер нь онцлогч бас одоод харсан байна гэж ойлгож байна тий. За сургууль дээр одоо болж байна, ээж болж байна. Одоо ээжийн үргийг бараг зарим үед гүйцэтгэн та. Найз нь болно тий. Ингээд одоо нийгмийн ажилтан маань 1-р ангиас эхлээд ахлахын хүртэл бүх хүүхдүүдтэй харилцаа үүсгэж ажиллана гэсэн үг. Би одоо тийм ойлголттой явдаг. Тий. Ерөөсө нийгмийн ажилтан чинь үндсэн одоо нөгөө шинжлэх ухааны талаас үзэх юм бол эрх зүйн талаас үзэх юм бол 9 үүрэгтэй хүн байхгүй. 9 үүрэгтэй хүн байдаг. 9 үүргийн хамгийн ихэнд нь холбогч буюу зуучлагчийн үүрэг гүйцэтгэх нэ. Хоёрт нь болохоор жүжиглэгч буюу хувирагчийн үүрэг гүйцэтгэх нэ гэдэг. Ингээ явдгийг. За тэгэд миний ганцхан одоо нөгөө энэ эрх зүйн энэ талбар дээр ерөөсөө ингээ хатагдаад үлдсэн зүйл бол ерөөсөө би маш сайн холбогч байх хэрэгтэй гэж боддог. Нийгмийн ажилт хүнд байх хэрэгтэй шатвар шүү дээ. Энэ бол тийм болохоор ерөөсөө нөгөө 80 наснаас 8 нас хүртэлх бүхэл найзуудтай одоо найзалдаг. Тэгээ одоо манай сургууль 1712 хүүхэдтэй. За энэ одоо 1700 хүүхэд бол ерөөсөө одоо нийгмийн ажилтнтай шууд харилцдаг. За тэр 1712 хүүхдийн ард 3400 одоо эцэг их байна. Тий. Эднэр одоо юу гэдгийг сургуультай холбоотой бүхэл зүйл нийгмийн ажилтнаар дамждаг гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ холбогч гүүр талаасаа л одоо шууд харилцааг үүсгэдэг. Тийм ээ. Холбогч гүүр гол. Тий. Сургууль талаасаа эцэг их талаасаа энэ хоёрын хооронд харилцаа болов. За анхны ажилд орсон өдрөө дурсахгүй да. Эхний ажилд ороод анхны цалин гэдэг авдаг шүү дээ. Тий. Анх би Арангаа аймагт одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв. Одоо хуучнаар бол Тэмс гэдэг. Тий. Энд нийгмийн ажилтнаар орж
байсан. Ерөөсө томчууд дээр очижсэн ба шүү Тий. дээ. Месүүд. тий яг одоо нөгөө тэнчин нөгөө насан туршидын анги үндсэн 2.5 анги гэдэг нэг жилийн анги гэдэг байдаг гэсэн. Тэр одоо талбар дээр очиж ажиллаж байгаа. Тэнд 5 жил ажиллаад тэгээд одоо хот руу очиж илаа. Анх би 9 сарын 1-нд 2009 оны 9 сарын 6 сарын 18-нд одоо дипломаа гардаж аваад 9 сарын 1-нд тэр Даранга аймгийн мэрэгч сургалт үйлдвэрлэлийн төвд нийгмийн ажилтнаар ажиллаж байлаа. Одоо өнөөдөр ингээд нийтдээ бол 16 жил боловсролын нийгмийн ажилтан хийж байна. Мэргэжлийн одоо яг боловсролын нийгмийн ажилтнаар төгссөн. Тэгээ одоо төрөөд 16 нас хүрдэг шиг нэлээд хугацаанд бас ажилласан байна шүү дээ. За ер нь бол яг эхний ажлын өдөр сонгохоос гадна одоогийн хүүхдүүдэд 16 жилийн хугацаанд ажиллаж байхдаа ингээд он тухайн үеийн төгсөлтийн хүүхдүүдийн онцлог байгаа шүү дээ. Яг одоо энэ 20-с 25 оны юм уу одоо 26 он л орлоо бидэд энэ хүүхдүүдийн бас тэр ухаан үеийн хүүхдүүдээс онцлог ялгаа нь ер нь яаж мэдгэж байна? Орчин үе гэдэл ярьж таарах байх та. Тэгэхгүй бол энэ ерөөсөө энэ чинь айгу том ойлголт очиад байгаа юм л да. Ерөөсөө нийгмийн яг нэг юм ингээд үйлчлэл тий яг үйлчлэл яваад. Төгсөөд очих тэр үед бол одоо айхтар компьютер гар утастай гэсэн юм зүйлийг ажиглаа байгаагүй шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдрийн цаг үе дээр бол ийм зүйлээр харилцаа үүсчихлээ шүү дээ. Одоо бол ерөөсөө баталдаг, нотолдог, хардаг, үздэг цаг үе л ирж байна. Яг тэр одоо юу гэдгийг 2000 одоо юу гэдгийг тэр 5-аас 15 оны хооронд бол ерөөсөө хандлагын 90-100 байлаа шүү дээ. Хандлагын 90-100 байлаа. Тэр үед чинь нөгөө зарим нэг зүйл бол одоо хилээд болчдөг байсан. Одоо бол тийм ш болж байна л да. Зарим нэг зүйл. Гэтэ дээр чинь нөгөө нэг юм болохгүй байгаа өнцгөөс харах юм бол тийм байх. Болгож байгаа өнцгөөс харах юм бол одоо бол ерөөсөө одоо миний ярьж байгаа зүйл одоо компьютер дээр шивэгдэхэ боллоо шүү дээ. Хураагддаг боллоо. Тэгэхээр чинь нөгөө цахим 90-100 чинь ингэж яваад байна л да. Үгүй. Барс хүний оролцоогүйгээр тэр одоо ChatGPT AI тэргээ ашиглаад ингээд томчуудын оролцоогоороос өөрсдөө юмыг ирж хайж асуудлыг шийддэг болсон байна. За энэ давуу талууд байгаа ч гэсэн бас нөгөө талдаа хүүхдүүдэд нийт масаар нь харуул нэг энэ зүйл дутагтаад байна та гэж анзаарч байгаа зүйл байна уу танд? Одоо их юм дутагч байна. Их юм дутагч байна. Нийгэм ажилтан хийгээд өнөөдөр ингээд одоо сургуулийн нийгэм ажилтан хийгээд янз янзын одоо юу гэдгийг үйл ажиллагаа зохион байгуулад уралдаан тэмцээн зохион байгуулад энэ тэнд илтгэл уншаад ингээд хараа явж байхад бодгож байгаа юм нэлээд байна шүү. Их тийм одоо юу гэдгийг тогтургүй цаг үед бид нар бол яг та бүхэн өөдөөдөөс араас болж энэ цаг үед. Энэ цаг үед бол бид нар бол хамгийн наазах юм хүний эрх юм болоод хүүхдийн эрхийн мэдрэмжийг бид нар ярихгүй болж байгаа. Тэгэхээр хүүхдийн эрхийн мэдрэмж гэдэг бол бид нар өнөөдөр ямар нэгэн зүйл хийхдээ эхлээд энүүгээ ярьж байгаа дахиад дараагийн асуудлаа ярихгүй бол бид нар үндсэн чиг үүрэг яриад бол хүүхдийн эрхэн дээр очиж тэгэлж байгаа байхгүй. Тэгэхээр эрх зүйн орчин ингэж сайхан бүрдсэн байхад бол бид нар өнөөдөр яах юм гэхээр хангамжийг сайжруулахгүй болж байгаа. Хангамж гэдэг бол ширээн дээр тавих компьютер биш байхгүй. Аяг копи, пицца, чикен үгүй биш. Хангамж бол ерөөсөө тэдний тархийг энгийнээр чиглүүлэх юм арга. Энэ юу юм бэхээр нөгөө оролцоо, эцэг их оролцоо. Тэгэхээр одоо миний ганцхан яг та түрүүн асууж байгаа хоёр юм цаг үеийг та нэг харьцуулаач. Ер нь одоо та нэг 16 жил ажиллахад ер нь ямар байна? Та нэг хүнд дурсаач гэдэг юм тийм ээ. Тэгэхээр миний одоо ганц бодож байгаа зүйл энэ байна. Нөгөө хүүхдэд цаг зав гаргадаг, хүүхдэд чиглэдэг, хүүхдэд анзаардаг. Өглөө одоо юу гэдгийг 8-нд лангуундаа янз янз юмд явахдаа хүүхдэд анзаардаг, өдөр нь бас нэг контролддог. Одоо ийм байхгүй бол тэнд нэг юм өөр тусдаа үе бэлтгэдэг гээд байна уу даа л гэж би хараад байгаа. Энэ үстэл. Хамтрахаа болчлоо. Нөгөө халамжлах хайрлах хорон зайн холдоод нэг талдаа хүүхдүүд бараг тэжигдээд амтэн шиг хоолж гин хувцалж гин сургууль соёлын төлбөрийг өгчлөө. Одоо яах гээд байгаа гэсэн маягаар өнөөс дутаахгүй явж байгаа гэж анзаараад байна. Оо яг. Тэгэхээр нөгөө талд эцэг эхчүүд маань одоо ингээд мөнгөний араас зүтгэж захад би одоо аав ээжтэй юмаа яриад яах вэ? Бас тэгт одоо хацаа үсгээд яах вэ гэдэг ингээд тусгаарлагдаад байх шиг байна те. Одоо арай дээх үеийг дуртахад бол хоолтооч хоосон жисэн ижил өнгийн форм хувцаар чигдрээд ингээд сургуулийн үдийн цаг сураад өгсөд ингээд болоод ирсэн шүү. Тэгэхээр тэрэн дээр эцгийн оролцоо аягүй чухал байсан л да. Байнга даалгавар шалгадаг. Багш нартай сургуультай мөнхийн харилцаатай байдаг. Эцгийн уралж яасан ойр ойрхон болдог байсан. Чихээ өөрхөн мөшгүүлээд толгоор нэг хөншүүлчихэл. Тэгэл явж исэн үе шүү дээ. Тэгэхээр одоо бас нэг талтай хүүхдүүд одоо компьютераар
дэлхийд ингээд нэрээ дурсгаад өдрөх сайн явж гин гэж яриад байгаа боловч нөгөө талдаа бол бас аюулын харанга тэгэлтэй тань л да. Хит тусгаарлагтаад би тэгж анзаараа тий. Одоо яг хоо ер нь эндээс ингээд харахаар нөгөө завгүй амьдралын хэм маяг юм да. Энэ нэг талаараа. Нөгөө талаараа бас нэг нийгмийн нөгөө цаг үеж болж шаардлагатай байна. Одоо юу гэдгийг төгжрөл утаа гэдэг. Ингээд бид нэг юм айгүй олон проблем яриад байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө энэний хажуугаар одоо эн чинь бас нэг ажил болчиход байна шүү дээ гэдэг юм уу нэг юм мундаг эцэгчүүд байна. Мундаг анхаардаг, мундаг хүүхдийн хойноос явдаг, мундаг хүүхдтэйгээ ярилцдаг, хах сайн өдөр болгон бүтэнсээ өдөр болгон хүүхдтэй байдаг. Тэгээ миний ганцхан боддог юм ихгүй. Шинэ ухааны боловсролыг ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр нийслэлийн хэмжээнд байгаа, улсын хэмжээнд байгаа бүх сургууль нөгөө дүрм журмын хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байгаа. Мэдээлэлээр бөмбөгдөж байна. Гоцорж байгаа хүүхдүүд руугаа чиглээд байна. Дэмжлэг шаардлагатай бол тэднэр рүү чиглээд байна. Ажил яваад байна. Харин нөгөө дахиад нөгөө талдаа энэ чинь нэг юм машины дугуй шиг болчиход байгаа юм. Тэгж. Тий, нэг талын хоёр дугуй арай жоохон хий чангатаа нөгөө талын хоёр дугуй арай жоохон сул болохоор эрчин жигдээ авахгүй байна удаа л гэж би хараад байгаа. Би юу гэж хэлэх гээд байхаар голоод байгаа юм биш. Чамлаад байгаа юм биш эцэг эхчүүдийг. Яг нэг юм бидэнтэй адилхан ийм оролцоотой байгаад өгч байна. Магадгүй зарим нэг газар бол одоо юу гэдгийг тэр бас нөгөө талын дугуйны хий сул байхыг үгүйсэхгүй байхгүй юу? Хоёр талтай. Тий. Тэгэхээр энэ дэр юу юм бэ гэхээр нөгөө хүүхдүүд ерөөсөө яг хоол итгэж байгаа мэт тэр эцэг эхийн хариуламжийг ерөөсөө алгаад босоод үтэйгээ байж байгаа байхгүй. Өнөөдөр ажлаа тарж орж ирээд хүүхдээ үнсдэг, хүүхдээ тэрвэрдэг, хүүхдээ бас нэг инэрдэг хүмүүс бас хэд байна тийм ээ. Бас нэг бодохоор л асуудалч байгаа. Ихэд нь ихэнх цагийг сургууль цэцэлд даатгаж өгчөөл. За тэгээ нэг өвдчихгүй болвол одоо дөрөв ярианд дурдсан шиг за хичээл намыг нэг шалгасан болно. За даалгаврын нэг хальт хултхан хийлгэх чинь тэгээд тэгсэр багшаас их зүйл шаарддаг. За ингээд оролцоотой яваад байна. Манай хүүхд ягаа хөгжихгүй байна, өсөхгүй байна гэдэг. Хоёрдугаарт одоо миний анзаараад байгаагаар хүүхдийнхээ онцлогийг мэдэрч чадахгүй учраас бусдын хүүхдэд барьцааж явуулаад байна уу та. За энэ дуулаад байгаа юм шүү. Энэ дуунаад байна өгч. Энд бүжгэнд одоо ингэ мундаг өчлөө бүжгөр өгч. Ерөөсөө болиё. Зураад гах юм шиг байна. Энэ зурдаг найзтай болчих гэл ингээд өөртөө хүслээр хүүхдэд амьдруулад байна. Хүүхдийн онцлогийг мэдрэх нь чухал гэж анзаараад тийм би таа үнэ. Энэ хамгийн аимшигтай юм байна. Энэ одоо хамгийн аимшигтай. Би одоо өөрийнхөө сургууль дээр ярьж байгаа юм биш. Ер нь бол ерөнхий одоо ингэж хараад масс ингэ харахад бол энэ харьцуулдаг, тэнцвүүлдэг энэ нэг жишдэг хэмнэл бол ер нь хүч авах магадaltaй шүү. Хүч авах магадaltaй. Би чамд одоо юу гэдгийг 500 би чамд одоо ингэ зарцуулж байна. Чи ингэх ёстой. Шаардаад. За чи ер нь бол юм байна. Тэр бат тэгсэн байхад тий. Тэр долгор бас тэгсэн байна. Чи өөрийгөө хар. Энэ ёстой буруу юм байна. Энэ ёстой буруу. Байгаагаар нь хүүхдэл хүлээж амаар байна. Харин тий. Байгаагаар нь л харчмаар байна. Ер нь бол тэр одоо юу гэдгийг зарим нэг зүйл дээр бол одоо тэр нэг юм тоглоомын орон зай ч гэдэг юм уу. Зарим нэг зүйл дээр тэр нэг юм янз янзын орон зай бол байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэглэг байх уу. Тэгээд нөгөө нэг буруу зүйл гэхээр энэ одоо юу гэдгийг аваад өрөөсөн юм байгаамаа. Энэ ер нь ингэх гээд байгаа болохоор за би чамд ингэж яасан. За чи ер нь өчтөр ингэж яасан. Ер нь бол би чамд хэлмүү ярлал хэлээд байсан чи өнөөдөр хараа энэ өөрийгөө хар гэдэг ч юм уу. Нэг ийм хэмнэлт дотоо нөгөө хүүхдийн нөгөө нэг юм хүсэл тэмүүлээ жоохон унтрах бас нэг ийм тийм л юм болчиход байна уу гэд би зүгээр хараад байгаа. Энэ дээр бас нэг хүүхдүүдийг зарим нэг хүүхдүүдийг ягаад гэхээр сургуулийн нийгмийн ажилтнууд чинь бас их сонирхолтой ажил штэ. Хүүхдүүд орж ирнэ ярина. Багшаа та завтай байна уу? Багшаа нэг юм байна. Надад нэг ингээд байна. Би ингээд хоцорлоо. Би ер нь нэг юм байна. Өөрийгөө анзаарахгүй байна. Тэгээ ер нь ингээд ярилцж байгаад хүүхдүүдэд хэрэгцээл их байна уу тал гэж би бодоод байгаа. Хэрэгцээ. Хэрэгцээ дээр бол ерөөсөө тэр Jordan пүүз, нөгөө Nike-ийн пүүз ярихгүй байгаа шүү дээ тэд нар чинь. Өөр юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр манай зарим нэг хүмүүс бол нөгөө тэр өнцгөр хараад байгаа байхгүй. Одоо юу гэдэг асуудал төлбөртэй сургуульд өгж гин, бүх зүйлийг ингэж гин. Энэ бол сайхан. Ижавын сайхан хайр штэ. Мундаг штэ хүүхдээ ямар ч эцэг их хүүхдээ л одоо тэгж бодно штэ. Гэтэл зарим нэг зүйл дээр тэр хойноо нэг юмэлтэйгээд байна уу да. Нөгөө найз маань тий бас л нэг юм аваа явах гэдэг штэ. Чирээд явах гэж байна. Нөгөө арай нэг өөр өнцгөр нөгөө нөхрийгөө хараад байдаг. Гэхдээ тэр чи одоо нэг айхтар сампан боддог хүн байхыг үгүйсэхгүй штэ. Тий айхтар зурдаг хүн байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр нөгөө тэр өнцгийг л бид нар сагуулж харах хэрэгтэй. Ер нь бол хүүхдийн хүсэл мөрөөдөл бол харилцаа хандлага, хайр халамж урмын үгэн дээр л байж идэг. Ер нь бол хэлсүг байдаг шүү дээ. Алдаа бол сул тал биш ээ. Харин суралцах замналч марг ихнэл юм шүү. Алдснараа марг илүү голж харж өөрөө дотоодоо хүчрч шийддэг шүү гэсэн ийм
философи явдаг байлээ шүү дээ. Одоо бидний сурж байхад алдаан дээр нь учиргүй дэвсдэггүй. Энэ бол алдах ёстой ингээд. Одоо жишээлбэл еврейчүүд бол хүүхэд тэнд гараа төлнө үү, тайлх толгоо хагална уу, шавхаанд өнгөрнө үү хамаагүй төлөгдөн. Тэгж толгоогоор мөргөн тэр шавхаагаар тоглоно. Тэгээд болохгүйгээ ялгаад ингээд цаашгаа хөгжөө явдаг юм а гэсэн. Ийм зүйл дээр тулгуулж ярьж идэг. За одоо би яг бас нийгмийн ажилтны хүнтэй ярилж байгаагийн хувьд бэлгээ маань юм нээлттэй, чөлөөтэй би бас залууны хувьд их эрэгтэй хүнээс гарахгүй тийм гой үйлдэлүүд гарах юм гэж би охиноо өдрөөгөл ингээл таарлаж байхад анзаарч идэв ингээд чамаа ингээд багш хүн үүднээсээ ч заримдаа ингээд нэг аав шиг ах шиг эдгээр ингээд харилцаж байгааг хараад одоо хайр хүрдэг байхгүй хүндэл үүсэж штэ надаа. Ер нь ингээд мэдээж амьдрал баялаг учраас ээж авгүй хүмүүс байна. Суралцж जैन. Тэгээ энэ хүмүүс дээр яаж мэдэрч जैन, яаж тэр орон зайг бас нөхөхийг та эрмэлздэг. Тэдгээр хүмүүс үндсэндээ бол айгүй жүжиглж амьдрдаг л та. Аартаа юм шиг нэр зохиож ярьдаг, ээжтэй юм шиг эмээгээ орлуулан ярьдаг, хажуу хөршүүдээр орлуулан ярьдаг те ингээд дотооддоо зам дутууг юм тэмцтэй явдаг л та. Энийг бол нийгмийн ажлын хувьд яаж анзаардаг вэ та? Ерөөсөө нүдрүүлэх хардаг та. Нүдрүүлэх хардаг. Хүүхдүүдийг ингээд харахад ер нь өнгө хэлбэр дүрс харагддаг юм дөө. Би харагддаг. Ер нь бол хотлоо ярьж байгаа хүн одоо бид нар энгийн хуаараа мэдчихдэг шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө сургам хүмүүжүүлэх суурьтай хүнд бол сургам хүмүүжүүлж байгаа зүйлээ ер нь таних чинь бол хамгийн ихний энгийн дадал, хамгийн мэдрэмж нөгөө чадвар, мэдрэмж. Тийм байна. Тийм болохоор одоо юу гэдгийг за ингээд одоо өглөө болгоно нэг юм хүүхдүүд ингээд хоцроод ингээд ирж байгаа хүүхдүүд байдаг. Байнгын хоцорж байгаа хүүхдүүд байдаг. Байнгын хоцорж байгаа. Тэгэхээр энэ дотор нөгөө байнгын хоцроод ирж байгаа юм уу? Энэ анхудаа хоцорч гинүү гэдгийг нь бол хараад мэдчих шүү. Ерөөсөө мэдчих чинь. Энэ юм хэлэх гээд байна гэдгийг нь бол мэдчих чинь. Энэ юм хэлэхгүй энэ бол одоо за ихээр нь бол энэ бол худлаа юм яриад байна. Энэ бол нэг ингээд байгаа юм. Тэгэхээр шалтгааныг таньж байна. Ер нь бол одоо тийм. Одоо багш хүнд одоо би ганцхан одоо өөрийгөө ийм гэж байгаа юм биш. Ер нь сургуулийн нийгмийн ажилтнууд энэ багш нар одоо тэр анги өдөрцөн багш гэдэг чинь бол тэр 30 хүүхдийг бол 30 өөр өнцгөр харна шүү дээ. Бүгдийг мэднэ шүү дээ. Тэр хүүхэд яасан хүүхдээ ээж л байна шүү дээ. Ярих юмгүй шүү дээ. Одоо саяхан би нэг лекторийн яриаг сонсоод байгаа байхгүй юу. Ингээд өөрөө танхимд нь очиж суугаад. Тэгээ тэр хүн тэгж юм л да. Хүүхэд нь 1-р ангид орсон юм байна. Тэр лекторийн. Тэгтэл ингээд нэлээ настай автар багшдаг ангид өгсөн юм байна. Тэгээд ингээд яг тэр нэг ангийг ингээд ажигласан чинь ерөөсөө яг тэр нэг юм багшийг дуурайсан 30 хүүхэд байна гинэ заа. Яаж юм гэхээр ерөөсөө ингээд хонхон дуурж байна. Нэг пенал аваад хийж. Нэг балаа аваад. Тэнд нэг юм ерөөсөө тийм яарсан шинж завсралж байгаа шинж нэг юм тэр ээж яцалдаг шүү дээ. Байхгүй байна гинэ. Ерөөсөө тэгээ нэг ээж аав нь цонх мохоо шагаагаад гэсэн чинь нэг хүүхэд харгаж авснаа. Чаашаа. Уг нь бол нөгөө ээж аав нь гадаа нөгөө төв зам дээрч гэдэг юм янз янзын газар машинаа тавьчихсан чинь ингээд амьдрал явж байгаа шүү дээ. Тэгтэл тэнд бол тийм байхгүй байна. Тэгэл ерөөсө гараад ирж гинэ. Багш нь урд нь алхаад хойноос нь ингээл алгаж байгаа. Тэгтэл хамгийн арын хүүхэд хамгийн урт байгаа хүүхэд удаа яваараа ч гэж байна. Яа чи нэхэр багшийг төлөвч вэ гэж. Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр нөгөө энэ багшийн нөгөө дадал энэ хүүхдүүдэд яаж байна. Ийм тайван хэмнэлийг. Тэгэхээр одоо би бол юу гэж хэлэх гээд байна гэхээр ерөөсө багш бол угаасаа яг ингээд л нэг одоо яг хүүхдийн өмнө байгаа тойл байхгүй. Яг яаж юм яг л тий. Тэгэхээр эндээс ч нэг юм харахад бол нөгөө бид нар ч гэсэн ерөөсөө харддаг байх хэрэгтэй юм байна. Ерөөсөө ээж аавч адилхан хүүхдээ л хараалах хэрэгтэй. Энэ ер нь юун дээр алдаж байна. Алдаа гаргах хэрэгтэй. Янз юм гараал ирнэ шүү дээ. Тэндээс л юм харагдаж шүү дээ. Яг үнэ. Одоо зүгээр сонирхуулаад хэлье л да. Одоо жишээ нь би 2 охинтой. Манай том охин одоо 12 дугаар анги. Манай баг одоо 5 дугаар анги. Тий. Тэгээд зүгээр миний нэг юм сонирхолтой гэх нэг юм боддог юм байт. Хагас өдөр болгон би нэг хүүхдтэйгэл одоо гадуур гарах. Хошуур идэнэ. Одоо намайг мэддэг хүмүүс бас гадарлана. Ер нь сайн гадарлана. Хагас өдөр болгон шүү. Ер нь бол. Тэгээ яадаг вэ гэхээр би бол янз янз юм хийн. Хоолнд орно. Хоёулахна. Ерөөсөө ингээл явчихна. Тэгээ би эндээс нэг л юм хараад байгаа. Яаж ижигээл нэг юм энэ нөхөртөө нэг 3 цаг 4 цаг хамт байх юм бол илүү юм мэдээд байгаа байхгүй. Эндээс чинь илүү юм бол мэдээд байгаа. Харилцаа. Ярих юмгүй. Ярих юмгүй. Хагас өдрийн орой орж ирчээд дараагийн хагас өдрийнхээ юмыг ярьж байгаа байхгүй. Хоёлаа бэ бар.
Хоёлоо одоо тэнд очино. Хоёлоо нөгөө Япон барааны дэлгүүр ингэсэн байл. Тэгээ очоод ингээ бид нар ч ямар нэг баян затгалан хүмүүс биш шүү дээ. Бид нар ч очоод хүүхдийн хүслийг л дарж байгаа. Яг яах юм? Юу авах юм? Тэгэхээр тэр чинь нэг юм жижигхэн зүйлээр тэр хүүхдийг нэг юм чиглүүлээд байхаар хүүхэд ер нь өөрт нь ингээд нэг юм боломж байна уу даа л гэж би бол хардсан болов гэж би бодоод. Тэгэхээр л одоо ер нь ингээд харахад бол ерөөсөө л одоо би одоо энэ тэнд явахд бол ярьд юм дөө. Ерөөсөө эцэг эхчүүдийг хүүхдтэйгээ ятаж нэг 3-4 цагийг 7 хоногт. Ерөөсөө гол тий. Нөгөө хош урмош идэх юм уу яад юм моточ хэрэг боломж байгаа тий. Гадаа гараад сэвүү орсон ч ядгийн хөтөлж мотлоо. Ингээ ямараа санагдаад байгаа. Зөв л дээ. Ер нь бол би өөртөө ч сайхнаас фэйсбүүк нээж болсон. Тэгээ анзаараад байсан чинь яг амралтын өдрийг ер нь 2 охиноо гаргадаг юм байна. Гаргадаг юм байна, зугаалдаг юм байна, болзоод байдаг юм байна. Анзаарсан би тэгээ за яг энэ хүний мэрэгжилч нөлөөлдөг юм байна. Охтуудаа бид нар бас мэдээж жамын хүмүүс учраас хэр удаа билээ те. Хүний хүн болоод явна. Тийм учраас дурсамж цагийг бүтээж явдаг аав байна гэж анзаардаг. За миний охтууд ч 2 охинтой би чинь арай бага. Тэгтээ тэр хоёртойгоо бас дурсамж цагийг өнгөрөөх түүхийг бүтээхин тулд маш их цаг зав гаргадаг. За зурсан зураг хөргийн заазалж байршуулна. За өөрсдөд нь нөгөө барилын шавар бусад хийсэн уран бүтээлүүдийн өрөө тасалгаанд нь тавьж байршуулж үнэлэмжийг өсгөх тал дээр ингээд ажилдаг. За ер нь хөвгүү таны хувьд бол одоо арай илүү бас дотн байдаг баха. Тэгэхээр эрэгтэй нийгмийн ажилтнанд бас хөвгүүд нууцаа ярих те бас нэг мэлэн далангуй байдлаа тантай хуваалцах гэж үзсэн. За түрүүний дурдсан за аагүй ээжгүй хөвгүүд бол нөгөөд нөгөө өөлж болохгүй арай зориг төвчээртэй гэдэг юм нэг ёстой юм шиг юмд баригдаад байдаг болохоор хамгийн дотнод арай олон цагаа хамт өнгөрөөж байгаа сургуулийн орчин учраас тань дээр хөвгүүд бас хандах тохиолдол байх уу? Байна. Хөвгүүд их байна. Одоо бас ингээл одоо зураг тараад байгаа талаас л яриа л байна л да. Энэ хүүхдийн хүмүүжил одоо нэг хөвгүүдэл ингээл цогтөг хөвгүүд л нэг ингэдэг гэдэг явдаг байлаа шүү дээ. Одоо бидний үед бол тий асуудал болох юм бол хөвгүүд. Тэдний ангийн хөвгүүд, тэр хөвгүүд. Ер нь нөгөө Батуу, нөгөө Долгоруу, Дулмаа юу гэдэг болох болцсон шүү дээ. Одоо бол жоохон тийм арай нэг өөр болчиход байна. Юу юм бэ гэхээр хөвгүүд бас ингээд нэг юм драм авчдаг болчиход байна. Хөвгүүд бас нэг зарим нэг зүйл дээр дээрлэхүүлдэг болчиход байна. Хөвгүүд гадуурхагддаг болчиход байна. Хөвгүүд. Юу юм бэ гэхээр хөвгүүд бас үлддэг болчиход байна. Зарим нэг юм дээр. Хоцрогдоод байна. Хөвгүүдийн буруу ярмаар санагдаад байна. Буруутгагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ил гаргаад юмаа хэлэхээр чи ир хүн байж соноод байдаг. Ерөөсөө л тэр шүү дээ. Ерөөсөө л тэр. Уул нь бие махбод сэтгэл зүрхний хувьд л адилхан юм байхгүй юу? Одоо асуудал нь тэр байдаг. Тэгээд ингээд тэр болгон хөвгүүд бол одоо юу гэдгийг нийгмийн ажилтан дээр хайхтар нэг орчихгүй. Дандаа одоо юу гэдгийг заал. Дандаа одоо юу гэдгийг PC. Дандаа нэг одоо юу гэдгийг нэг юм энгийн сургуулийн орчны зүйлүүдийг ярьж орчдөг хөвгүүд. Гэхдээ багшаа нэг ингэмээр байна. Харин яг юм ярих гэдэг хөвгүүдтэй ярилцаа суугаар ерөөсөө яг саяны таны ярьсныг ярьдаг байхгүй. Намайг сонсдгүй. Ойлгохгүй байна. Ерөөсөө л болохгүй байна. Би уг нь бол би ингээд ийм зүйлийг хүсэв. Ийм зүйл дуртай. Тэгэхээр одоо яах вэ? Тэгэхээр ганцхан тэр нэг юм торон дээр гэх юм уу нэг юм саадан дээр очиод ингээд унчаад байгаа нэг юм бол ерөөсөө чи ирвцтэй. Чи ирхүмцтэй. Ер нь бол. Тэгэхээр зарим нэг хүний хандлага чинь энэ. Тэгэхээр бид нар одоо тэднийг хүүхэд гэж харахгүй бол бид нар болохгүй ч байгаа шүү дээ. Одоо хөвгүүдтэй ээж аавуудыг би хэлмээр байна. Хөвгүүдтэй явхад та дандаа болж игэл гарнаас нь натгаж гадуур явж байна. Эхлүүлж. Гарнаас нь натгаж явж байна. Ер нь бол одоо би одоо тэр их нөгөө янз янзын лектор хүмүүсийн одоо юу гэдэг тэр ийм одоо подкастуудыг үздэг л дээ. Ер нь их үздэг. Тэгээд хөвгүүдэд одоо тэр нэг юм жижигхэн тийм орон зайн хайр мэдрүүлэх юм одоо их л хийх хэрэгтэй болчиход байна л да. Одоо сүүлийн үед өнгөрсөн жилээс эхлээд Монгол Улсын засгийн газраас, нийслэлийн засваргын хамгийн газраас, боловсролын ерөнхий газраас, боловсролын яамнаас энэ дөрвөн байгууллага энэ хөвгүүд рүү чиглэсэн их ажил хийсэн шүү. Их ажил хийсэн. Юу юм бэ гэхээр хөвгүүдийн одоо зөвлөл, огтын зөвлөл гэдэг ингээд нэлээд юм илээ. Хөвгүүдийн улсын хэмжээнд анхны чуулганыг чуулга гэлээ. Чуулга уулзлуудыг гэлээ. Хүүхдийн ордон дээр хэдэн өдрийн дараалсан найрамдал дээр боллоо. Маш гоё юмнууд хийж байна. Манай одоо би ингээ анзаарч байгаа манай нийслэлийн нийгмийн ажилтнуудын мэрэгжилтэн мөнх эрдэнэ гэж залуу байгаа. Энэ залуу бол одоо яг энэ нийслэлийн одоо сурагчдын
эрхийн талаар, хүүхдийн эрхийн талаар, энэ хөвгүүдийн орон зайны талаар маш их ажил хийж байгаа. Маш их. Ялангуяа өнгөрсөн жил хийсэн миний мэдхийн 4 төрлийн чуулга уулзалтыг хийлээ. 4 төрлийн одоо уулзалтуудыг хийж. Энэ дээр би ингээд нийтдээ нэг хамгийн багадаа 8 хүүхд, хамгийн дээд нь 14 бандныг оролцуулж байгаа. Тэр хөвгүүдийг чинь тэнд ингээд оролцуулаад нэг юмд оролцуулаад ирэхээр ямар галтаа зогтоо. Ер нь бас ямар гоё болно гэж. Өдөрдох чиглүүлэх мандалах тийм сүнстэй хүмүүс шүү дээ. Цаанаас мундаг шүү дээ. Тэрийн дараад байгаа болохоор мундаг амжихгүй, чадахгүй, биелэхгүй гэж дараад байна. Уул нь зөв чиглүүлээд хөгжүүлээд бол ирээдүйн аав нар. Улсын одоо удирдагч нар болно. Ирчүүд голдуу. Тэгэхээр энэ байдлын дараад ахлаар хичээл хоцрогдолт ангиас захалж одоо энэ тэнд очиж ганцаараа суух. Нөгөө PC босоход буруу одоо донтолтонд уруу татдаг. За тэгээд олон хоногор гэр орондоо очихгүй би секретэр хонохоор айгаад айлаар дайждаг, айл олон хонуулахгүй учраас ингээд гудамж талбай орц руу ордог. За тэгэл маань сурвалах болон одоо ахлах ангир ороод бол ууж идэх асуудал өртөж, октод мөн энэ байдал өртөж төгсөөгүй жирэмсэлтэй илдэв юм хүмүүс иргэшээлд ороход иргэд ингээд нийгмийн хандлага буруу болдог. Тэгэхээр би бол хувьдаа аав хүний хувьдаас өсвөр насны залуучууд тийм нөлөөллийн үйлдэлийг дандаа хийх юмсаа гэж хүсэж явдаг. Тэр талаар бас би гендер сурсан хүчирхлийн эсрэг одоо хорон дээр сурагч багшаар төгсөөд тэгээд энэ үе тэнгийн дээрлэлтхээс илүү энэ байдал хаана анзаарэгдэж байна, хаана яригдах гэдэг ийм өнцөг гарч ийнэ гэдэг талыг ирээдүйн аав ячүү гэдэг талаас нь урам зориг өгч хусамж хүсдэг. Алдаа оноо дуусныхын дараа араас нь хөөцөлдөж одоо цаг зав үрж тэ тэр имийг баг дээр нь дарахгүй бол зузаараад үл бид нар бас нэлээд чармаалт гарна гэж анзаардаг. За бэлгээ маань юу наав хүнийхээ хувьд сургууль хүмүүжлэхийн хувьд мэдрэмж сайтай саяхан оны өмнө за 5 бяцхан хөхөд бүтэн өнчиг хоцорсон хөрхи ээж аав нь ойрхон бурхан болоод тэгээд одоо манай гал бадрах маань ингээд сайн үлсээ өрнүүлсэ. За тэгсэн чинь мань хүн лайв хийгээд бэлгээ маань орж ийна. Тэгээд би бас бахархсан. Охины маань сургууль бэлгээ ингээд энд бас сургуулийнхныгаа ингээд зохион байгуулад 70 төгрөг өглөө гэснөө тэр ханд байнд баг нь тэр талаар нэг дуртаач. Яаж мэдээлэл авсан? Тий, Facebook-аас одоо нөгөө бид нар ингээд хоол ичээл одоо гэртээ сууж байна ш. Тэгээд ингээд сууж байхдаа яг одоо тийм нэг лайв хийж байхгүй юу? Тэгээд хүн туссан л да. Хүн туссан. Бид нар өнөөдөр ээж нь одоо юу гэдгийг бурхан болоход, аав нь бурхан болоход өөрсдөн дээрээ төсөөлөхөд биднэрт ямар мэдрэмж ирдэг вүлээ, тийм ээ? Тэглэг байх. Тэгтэл тэнд хоёулаа байхгүйгээд тэгээ ард яг ингээд нурууны ард 5 хүүхэд гээд тэнд төсөөлөхөр хүн туссан. 2-12 насны. Тий, хүн туссан. Тэгээд одоо надад ямар боломж байна гэдгийг би бодсон баг. Би яа туслах вэ? Тий. Би бол ямар нэгэн байдлаар туслая. Тэгээ би данс аваад тэр данс руу би нэг 10,000 төгрөг хийсэн. Яг тэр данс тавин гот. Аав хүнийхээ. За ингээ хийчээ байжгаад болохгүй юу? Бодохгүй юу? За би яаж туслах вэ? Тэгээ маргааш өглөө нь очиод за бэл. Ерөөсөө сургуулийн хэмжээнд аян нөрнөж. Тэгээ яг манай удирдлагын хурал болж таарад. Тэгээ би за ингээд нэг ийм аян явж байна. Энэ аянд оролцсноо. Одоо бид дээр оролцъё. Энэ бол Монголын сургуулийн сурагчдын нийгмийн хариуцлагын хүрээнд оролцож байгаа шүү. Ер нь бол оролцоог нэлттэйгээр оролцохгүй байж болно, оролцож болно. Окей, манайхаа. Тэгтэл манай одоо тэр анги удирдсан багш нар, манай удирдлагууд энийг бол маш гоё харуулж үзсэн. Тгий бүгдээрээ ингээд оролцъё. Тий, тэгэл одоо би за ингээд манай энэ яваад дууслаа. Одоо та ирээд бас энийг хүлээгээд авна уу гэдэг. Яг нэг өөрөө би нэг ингээд камертлаа хүүхдийн ерөөс яг ингээд хүүхдийн өгсөн мөнгөөр нэгч мөнгийг дансаар нь авахгүй. Тэгээд ингээд камертлаад ингээд хийсэн л дээ. Тэгээд одоо 2 дугаар ангийн хүүхэд хөөрхөн штэ. Хүүхэд өст гайхамшигтэй. Яг ингээд камертлаа сууж байхад ингээд хаалга ингээд нүдэхгүй. Яаваа. Багшаа би хоцорчжээ. Яг үннийг хэлэхэд би тэр хүүхдийг нэг юм одоо юу гэдгийг мөнгө л одоо 500 ч гэдэг юм уу 1000 ч гэдэг юм уу 100000 ч гэдэг юм ангийнхаа нэг тийм л мөнгө өгөх гэж нэг бодохгүй. 70 төгрөг. 70 төгрөг. 3 ширхэг 20-ийн дэвсгэр 10. Ингээд 70 төгрөг. Багшаа би хоцорчжээ. Миний нэрийг та бичиж. 2 дугаар ангийн хүүхэд хөөрхөн багц. Тий. Тэгээ би тэрийг зүгээр л эн чин юм байгаагаар. Юм гой сайхан. Их баг юм жив ш. Хүний сэтгэлээс нөгөө ийм үйлдэл гарч анжих байхгүй. Энэ нэмжин сэтгэл хайрлах энергтэй одоо ингээд хэдий нөгөө өнцөн өрөөсөн зарим тэр 2 удаа ойлгохгүй ч гэсэн тэгтээ тэр миний үеийн тэнгийн найз хэцүү хоцорч аавгүй ээжгүй болж ирсэн мэдрэмжийг авч байгаагаар одоо тэрэнд оролцож штэ. Хөрхөн л доо. Тэгээ хүүхдүүд одоо ингээд ер нь манай сургуульд одоо би Монголын сургуульд бас ороод 5-6 жил болж байна. Ер нь бол жилд нэг иймэрхүү зүйлийг хийхийг хичээдэг юм. Өнгөрсөн энэний өмнөх жил бид нар Сонгойрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 60 одоо өрхөд хүнсний тусламж
Ингээд бас сайн үлс яин хийя хэдүүлээ одоо ингээд тэгэхээр зурагчийн дүрм товцож гэдэг юм уу нэг иймэрхүү байдлаар ингээ энэ яа нөлөөлөө энэ явуулдаг. Тэгээ ер нь бол одоо энэ бол нэг талаараа би бас одоо яг албагүй мөртлөө байгаа боломжийг бид нар зарим нэг зүйл дээр ашиглаж байвал зүгээр юм болов уу гэж би бодоод одоо ягаад үг гэхээр одоо тэгэл буян л болно шүү дээ ийм ажил бол тийм ээ. Хүн ер нь өсөд төрнөд насмын хүрсэн хонооч гэсэн алдаа тотгтлыг байнга л үрж явдаг. Тий. Нийгмээс одоо олдмол байдлаар төрмөл юм гэж баг байхгүй. Тэгээ энэ хүн туслах энэ зан үйлдлийг сэтгэлдээ суулгаж чадах юм бол сэтгэлийн амар амгалан мэдрэл ингээ сайхан явдаг. Би ч бас яг ингээл эцэг хүний хувьд 9 сард 6 сард шинэ жилээр бас ингээл өөрийнхөө хэмжээнд Facebook найзуудаа уриалаад ах トゥ танил талынхын дэмжээд ингээл бас сайн хийдэг. Сая бяцхан гацуур дээр маань ихт бас 80 гаруй хүүхэд баярлуулчлаа. Бэлэг хувц өгөөд 9 сард 30 гаруй хүүхэд за давхцсан доогоор 40 хүүхэд хичээлийн өртөө цүнхөө өгчлөө. За мөн хөгжлийн бэрхшээлтэй аав ээжгүй хүүхдүүдтэй очиод өвлийн өвгөө хувцаа очиод бэлгээ өгчлөө. Нөгөө 5 ч хүүхэд дээрээ Ортын дууч морин хурц амлсан ёсоор аваад очсон. Өвлийн хувцаа бэлгээ бэлдээд ингээ очсон. Энэ бол нөгөө хин нэгэнд реклам даад юм уу? Гойгоо сайхан ингэх гээд байгаа шиг хамтаараа ийм хэцүү зүйлийг туулж болдог. Хамтаараа баярлцсан гэж чаддаг монголчууд бас нэг ийм хүчтэй шүү дээ. Гэр бүлсэг тийм сэтгэл гэдэг хүмүүс аахгүй. Би бол үнэхээр та бүхний тэр үйлдэлийг хараад уйлсан би. Баярлаад сэтгэл уяраад тэгээд энэ муу жоохон дээр ч очих жижигэн бүр намайг чинь Сантагийн сахалтаа хатлах шүүн дээр үсээд байгаа шүү дээ. Хүзүүчээд. Намайг явна гэсэн явуулахгүй тэргээд ингэж байгаа. Яг найз нь сэрч очино. Бас нэг орж гарчээ. Тустай тэмтэй бай. Бидний өрөөхөд яаж яваалаа, бид хожим яаж яваалаа гэж ир им гэхгүй энэ хүүхдүүд ийм хүнлэг сэтгэлийг суулгах юм бол цаа нэг багхан муухан болсорлоос дээр олонтой нэг аяа явчт юм болов гэж анзаардаг. Ер нь нэг хүүхдийн амьдралыг нэг харц, нэг үг болвол басар том шийдвэр гарах түвшинд аваачдаг шүү. Бидний харц. Одоо сая шинэ жил ирсэн бэлгээ таргаа явахад хэцүү ээж нэр хэцүү хүүхдүүдтэй их л уулзаж өгч ирж байна тий. Яг нь нийгмийн сайн сайхан талууд зөндөө байдаг. За одоо та хэрвээ одоо ямар нэгэн хөвгүн бидний яриаг сонсож байгаа гэж бодъё л да. Өнөөдөр охтуудаа бол яг орхичуулж байгаа юм биш. Гэхдээ бид хоёрын яриаг хэн нэгэн хөвгүн одоо өдөртлаач юм уу те сэтгэл зүйд ингээд ангийнхандаа жоохон гологдоод ингээд сууж одоо хөвгүн сонсож ивэл та юу гэж хэлэх вэ жишээлбэл? Чамд одоо гэдгийг маш олон төрлийн хоол байгаа л гэж хэлнэ. Маш олон төрлийн хоол байгаа. Өнөөдөр одоо юу гэдгийг чамд идэх хүслийн хоолыг яриаггүй. Тэмүүлэх хүслийн хоол. Юу юм бэ гэхээр чамд маш олон төрлийн боломж байгаа. Чамд маш олон төрлийн хэрэгцээ байгаа. Хэрэгцээг ганцхан чи боломжоор л хангана. Боломжоор л хангах. Тэгэхээр юу вэ? Магадгүй чи хичээлээс хоцорчлоо. Магадгүй одоо юу гэдгийг би PC-нд онцсон байна. Магадгүй одоо юу гэдгийг надад ямар нэгэн хүний дэмжлэг хэрэгтэй байна гэж бодож байгаа бол эхлээд тэ хүүхэд минь чи өөрийгөө хар. Өөрийгөө л хар. Чи яг юу чадмаар байгаа. Юу чадах гээд байгаа. Энийгэл бол харж байгаа. Ингэсэн байхад бол ерөөсөө ямар ч сурган хүмүүжүүлэгч хүн тэрийг чиглүүл явуулдаг. Чиглүүл явуулдаг. Зүгээр одоо нөгөө үнд капитал нэг юм байна шүү дээ. Үнд капитал юу юм бэ гэхээр ерөөсөө тэр нөгөө одоо юу гэдгийг чамд тэр ээж аав чиний тэр орон зайн тэр нөгөө тухайн орчинд байгаа хүн чинь чамд ямар хандлага төрүүлэхээс л эхэлнэ. Дандаа одоо юу гэдгийг сайхан зүйл дандаа гэрэлтэй гэгээтэй зүйл гэж байхгүй шүү дээ. Бараанта эн чи юм ээлжлээд ингээ явна шүү дээ. Тэгэхээр нөгөө алдж байгаа зүйлийг боломжтой гэж харах юм бол одоо хөвгүүд минь одоо тэгэл ер нь явна шүү дээ. Алдаа л гэж харах юм бол одоо болохгүй болчихдог. Тэглэг байх. Би бэлгээгээс анзаардаг. За Монголын сургууль бол одоо яг бид тэр өнөөдрийн ярьцлж байгаа зүйл одоо манай огт сурж байна. Би арай нөгөө дотн мэддэг. Тэгээ хоёрт би эрэгтэй нийгмийн ажилтан гэдэг талаас нь бас сонирхож ингэ нэвтрүүлэгтэй өөрсөн. Ягаад бол өөрчлөлтийг одоо янз бүрийн байдлаар хүн амьдралдаа оруулж ирж эхэлдэг. 2026 онд ч гэсэн хүсэл мөрөөдлөөс гадна хүнд өгсөж учраас өөрөө ингэ тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтийг оруулж ирдэг. Би тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд нэлээд сэтгэл тавьдаг сургууль юм байна гэж анх сэтгэлд бууссан. Надад таатаа санагдсан. Бид ч өчрөө болоод ингэ охиндоо өгсөн. Тусгай талаагүй ингээд энгийн хүүхдүүдэд өгсөн маш амжилттай сайхан үр дүнтэй явж байгаа. Бид нэр зөвхөн манай гэр бүл төрх сэтгэл маш өндөр байдаг. Тэгээд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг та бүхэн тусгайлан харддаг байхгүй юу? Яг энгийн хүүхдтэй адилхан харилцдаг, хандлага гаргадаг, энгийн хүүхдүүдтэй
яг ингээд хүүхдээр нөөрөө хөгжүүлээд ингээд ажилчид жижүүр үйлчлэгч бүх багш нар ингээд сайхан хандаж хайрцагт бид бас баярлж явдаг. Эцэгчүүдийн төлөөллийн хувьд тэр эдгээр хүүхдүүдэд та бүхэн бас ингээд яаж цаашдаа хамтарч ажиллах юмсан энэ хүүхдүүдийг яаж бас үеийнхэнт нь одоо тусгай гэдэг үгэнд доор биш ижил тэгш юм хамруулах зүйлийг бодож явдаг. Тэр шамралт гэсэн үг шүү дээ. Тий. Тэг шамруулан сургах гээд улс ярьж ийн л да. Яам ярьж ийн. Дээр дооргуул ярьж. Та нар сургаараа, хүүхдүүдийг сургаараа, сурга гал ингээл. Алдаа оноотой зүйлүүд байгаа л баг. За зөвхөн манай сургуулийн хувьд, манай удирдлагуудын хувьд, манай багшны хувьд бол нэг л зүйлийг хардаг. Ялгаатай хэрэгцээтэй бус ердийн хэрэгцээнд нь тулгуурлал ажиллаж байна. Ердийн хэрэгцээнд нь тулгуурлал. Ердийн хэрэгцээнд тулгуурлаж ажиллах юм бол хэрн нөгөө ялгаатай байдал нь арай багасаад байна уу гэж би хараад байгаа. Яагаад гэвэл тэрийг биш ангийг тоох юм бол тэр хүүхэд ангитайгаа дагаад явчих гээд байгаа байхгүй. Одоо юу гэдгийг нөгөө ганцаарчсан төлөвлөгөөгөөр ингээд хүүхдүүдийг нөгөө эрх зүйн хувьд бол одоо ингээд хөтөлбөр төлөвлөгөө гаргаад явна л та. Манай сургуульд одоо өнөөдрийн байдлаар 9 хүүхэд байна. Тухайн хүүхдийн онцлог тохируулаад. Тий. Тэгээд ингээд хөтөлбөр төлөвлөгөө гаргаад багш ажиллаад явна. Энэ дээр юу юм бэхэд нөгөө тэнцэтгэл нөгөө суйртай ажлуудад тэнцүү оруулаад байх юм бол хүүхэд бол хөгжөөд байна уу би тэгж хараад байгаа. Миний л ганц удаа хардаг юм тэр. Юу юм бэ гэхээр нөгөө аялалд явах та аваад яваа л гэж байгаа. За зохиол гармаа юм чинь хэрэггүй. За энэ сонсохгүй байгаа юм чинь хэрэггүй биш ээ. Аваа яв. Үзүүл. Асуулт хариултын тэмцээн болгож оруулцгаа. Нөгөө хүүхдээр ирэнгуут яах юм бэ? Багш жоохон дэмжиж өгч байгаа. Тий амныхын хайрцгийг харж агаад зөв. За манай ивэлэн хариулчлаа. За одоо дараагийнх нь хэн бэ? Ингээ явахад нөгөө ивэлэнгийн итгэх үнэмшил нь хамаагүй өөр болчихдог. Багшийг сургуулийг харах онцгой. Тэгэхгүй нөгөө нэг одоо ингээд юм асууж явж байгаад одоо юу гэдэг шалгалч гэдэг юм янз янзын байдлаар ингээд явж байгаад за хариулаарай, за хэлээрэй гэл ингээл. Нэг ингэхээр нөгөө хүүхэд нөгөө юм жоохон сонирн байдалд ордог. Тийм болохоор зүгээр тэрийг нөгөө гулгуулад мэддэг хүүхдүүд мэднэ штэ. Тэг яг тэн дээр нэг ингээд нэг урдаас нэг амны хайрцгийг хараад зөв. Ингэхээр нөгөө хүүхдүүд хилцсэн юм байна гэж ойлгоно. Өөрөө хилцсэн юм байна гэж бодно. За баяр хүргэе гэхээр тэр өөртөө мөн ч их баярлана да. Ийд хөрлөө гэж боддог юм. Тэгэхээр нэг юм нөгөө миний түрүүн эпир эхлэхэд хэлжсэн нөгөө хүний эрх юм болоод хүүхдийн эрх юм мэдрэмжтэй байх юм бол хүүхдүүд бол ер нь бол маргааш дуртай ирнэ. Нөгөөдөр дуртай ирнэ. Нөгөөдрийн маргааш сургуультай хайртай болно. Яг хөө эцэг эхчүүдийн хувьд бол сайн дэмжиж байна. Манай эцэг эхчүүд бол маш сайн дэмжиж байна хүүхдийнхээ хойноос. Одоо цаг үе сайхан болсон байна. Нэг үе сайхан болсон байна. Одоо хэрэгцээ сайхан болсон байна. Зарим үед одоо тусгай хэрэгцээ хүүхдүүдийн ээж аав нар бас хүүхдүүдээсээ санаа зовоод ичээд ангид нь багш нарт нь дараа болчих үедээ үүдийнхэнтэй ингээд тээг болоод авах үедээ ингээд цоочтой хаалганы хазаана үлдээгээд идэх. Одоо ингээд гаргалгаа олохгүй ээж амарч байдаг. Би тийм фэйсбүүк группуд байдаг. За тэдэртээ бас найзал нөхөрлөхийг хүсдэг. Ийм гаргалгаа байна. Тим сургалт семинар болж байна. Энд дүн төлбөргүй ийм зүйл болж байна. Тэрэл бас мэдээлэл хуваалцаад явдаг л та. Аль болохоор яг саяны таны хэлсэнчлэн өөр нь ер нь ихэнхдээ багш сургууль мөжлөж чиглүүлчихээс гадна хүүхдээ их хөгжүүлж явд юм. Хажуудах хүүхэд төр зэхрийн заасаа хогийн савраа аваач хайхад дагаад хийх. Тэгээд нойлд хамт орох. Тэр л байхгүй. Цуг хооллох. Ингээд яг өөрөө хөгжөөд явд юм байна. Монголын сургуульчид одоо цуслантай гэж одоо би дөнгөсөө өөрөөс чинь сонсож штэ. Тэр бас давуу тал байна. Цуслантай айгүй хөвгт бие даадаг штэ тий. Манай сургууль 180-аас 220 хүүхэд авахгүй ч чадaltaа тийм хүүхдийн цуслантай 9 булаг гэдэг. Төв аймгийн Маян Чандам сумын одоо шарын хамт байл. За энэ цуслан бол манай сургуулийн хамгийн том эд эс. Юу юм бэ гэхээр 100 бид нар 6 сарын 15-наас эхлээд 8 сарын 15 хүртэл бид нар 6 ээлж амрагчд авдаг. Амрагчд бол ерөөсөө манай өөрийн нөгөө 1700 хүүхдээс л бүрдчихдэг. Энд бол ерөөсөө хөдөлмөрийн чадварт суралцж байгаа. Хүүхэд амаа угаад сурнаа. Хүүхэд ганцаараа нойлорд сурнаа. Хүүхэд халгаанд төлөвлөж сурнаа. Хүүхэд ширгэн дээр гიშгэд сурна. Хүүхэд ороо заст сурна. Хүүхэд гэрлээ унтраад сурна. Хүүхэд ер нь бол ганцаараа унтаж сурна шүү дээ. Тэр цусланд явахдаа ерөөсөө нэг ч өдөр ганцаараа унтаж байгаагүй хүүхэд явж байсан гот. 24 онд нэг хүүхэд надад ээж аав нэр. Тэгээд ингээд бид нар цуслан явцсан байхад араас ирж байгаа хөөх ээж аав машинтаа ганцаараа унтаж чаддаг юм аа.
багш одоо яана гэдэг. Тэгээд одоо бас хэцүү тэр чи одоо 4-р ангийн хүүхэд. Тэгэхээр чин ер нь бол энийг зүгээр нөгөө нэг юм дадалж гэх юм уу? Эсвэл тэр дээдэргүй сурах хэмнэл гэх юм уу? Эсвэл одоо юу гэдгийг чадвар гэдэг юм уу? Юу гэдгийг бэ? Нэг тийм бүтээлч байдлаар бид нар ойлгох юм бол зүгээр юм болов уу гэж. Одоо манай тэр одоо Монголын сургуулийг одоо энэ үзэж байгаа хүмүүс мэдж байгаа. Монгол улсын гавьяат багш лав гэж хүн байсан. Одоо дөнгө саяхан бас бурхны орныг зорилоо. Манай багш бол энэ одоо бүх зүйлийг бүтээсэн. Энэ бүх зүйлийг Монголын боловсролд яг энэ нэг одоо тод томрон үлдээхээр энэ их олон хөтөлбөр, энэ их олон шинжилтүүд хийсэн хүн л дээ. Тэгэхээр манай захирлын ганц надад хэлдэг нэг юм байдаг. Юу хүсэж байгааг энэ л Батбэлгээж харан шүү хүмүүсийг. Манай захирал одоо ингээ янз янзын асуудал ярих юм бол эцэг эхийн асуудлыг бол бүгдийг ингээ шийддэг юмсан. Оо тгий. Оо тгий ингээ. Тэгэл ерөөсөө эцэг эхчүүдийн хажууд бид нарт л одоо ингэн тэгнэ. Одоо тэгэх ёстой шүү, ингэх ёстой шүү. Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр нөгөө дандаа цаана хүүхдийн эрх ашигыг та нар нэгт тавина шүү нөхдүүд минь. Хүүхдийн эрх ашиг нэгт. Тэгэхээр зусланд очиж байна. Хашааны хаалгын хүртэл орой хэдэн цагаас ажиллах юм. Яах юм? Гаднаас амтан орж ирүүл яах вэ? Мал амтан орж ирүүл, хүн орж ирүүл яах вэ? Ерөөсө бүх зүйлийг хардаг тийм л хүн байхгүй. Тэгэхээр манай тэр зуслан бол өөрөө нөгөө юм одоо хүүхдийн зуслан гэдэг чинь юм мезо хөрөлн байхгүй. Амтан судлалын мезо хөрөлн, ургамал судлалын мезо хөрөлн гэж бид нар ярьдаг. Тэн дотор маш олон төрлийн эмийн урган бол манай зуслан гэргэнд ойронд ордог шарын хаманд. Тэгэхээр энэ дотор ингээ нөгөө танилцах дадлах гэдэг юм уу, танилцах үзүүлж гэдэг юм уу, нөгөө гимнаст гэдэг юм уу, нөгөө юугдээ эртэж айн гэдэг юм уу, нөгөө нэг сүв тарганы өдөрлөгч гэдэг юм уу, нэг иймэрхүү юмнууд ингээл ерөөс шаталсан байлаа. Ер нь явдаг энэ эцэг эхчүүд бас гадарлах бах. Ер нь бол одоо Монголын сургуулийн тэнцвэр цуслан нэг юм байдаг шүү гэж. Сурдаг л эцэг эхчүүд сураад өөр явуулахыг хүсдэг. Ягаад гэвэл хүүхд үнэхээр бие дагаад өөрчлөгдөж ирсэн байдаг. Эцгийг хараад нялуураад тэнд ялцганаал ингээл өөлгнээ зүүх чинь төв давхид л босч байгааг шин говгаагаад л уцнараа ивхэд л тэгэл гэрээ зэгцлээл ингээл эхэлтгэл дээ. Ер нь цуслангийн давуу талчаа. Ер нь хүүхдүүд бол төгсөх халамгүй. Тэгээ би бол тэднийг хамгийн гол нь ойлгох, хайрлагтай ингээд нөгөө хандлагыг ингэж ирэх болох нь чухал юм гэж хардаг. Би сая бурхан болооч лагвагтаа ингээд мэндэлжил байсан болохоос бас нэг баяр үргээд настай хүнтэй нэг гарын бэлгүүгээд ингээд суух юмсан бас баярлж тоглож явдаг хэлэх юмсан гэж амжаагүй. Мэдээж тэр хүний хандлагыг би ингээд анзаараад байгаа айгуу тийм хүүхэд чиглэлтэй хүн гэж харсан. Нэг тийм хүүхдэд зориулагдсан хүн байдаг шүү дээ. Нэг ингээл тэр настай хүн байж өөрөө хаалга бариад хүүхдэд оруулж ах шиг. За тэр наан унсан тэр нэг хашаанд байгаа сургуулийн хогийг чаваад хог руу хийж ах шиг тийм нэг захирал хүн чинь арай өөр байдаг шүү дээ. Тийм биш. Ажилчин шиг ингээ яваад байдаг. Тэгээд тэр одоо сургуулийн хан дээр байгаа зураг хөрөг тэр орчин нөхцөл байдал чинь ингээд хүүхдүүдээс гадна ээж аав нарт одоо томчууд очиж тийм эрэг сайхан таатай бахаар одоо хүүхдийн сурлагын тэр сайн муу амжилтаас гадна ийм орчинд хүүхдэд таатай ойлгож байгаа эцэг эхчүүдийг харахад юу таатай санагддаг. Энэ жил одоо Монгол улс бас аян зарласан тийм үү саяхан хүүхдэд зориулсан уриалга юу гэж гаргасан бэ энэ жилээ? Ер нь бол одоо хүүхд хамгааллын жил болгоод зарлаад багш байна. Одоо мэргэжлийн байгууллагуудаас за тэгээд одоо төрийн албаагч гэх юм уу багш нарын хувьд мэргэжлийн ёс зүйн жилгээд зарлаж ах шүү байна. Маш олон төрлөөр гаргаж ирж байна л да. Тэгээ энэ үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг л нэлээд жоохон эрчимшүүлэх гэдэг нь удаа л гэж бодож байна. Одоо төрийн оролцоотой энэ ажлууд бол олон талаас их явж байна л да. Мундаг одоо сайхан хөтөлбөрүүд гаргаж ирээд хүүхэд гэр бүлийн хөгжлийн хилцэл улсрлын ерөнхий газар ч гэдэг юм уу яамч гэдэг юм уу те иймэрхүү ажлууд яж. Тэгэхээр одоо бол ер нь нөгөө үндсэн яг капитал нэгж дээрээ одоо энэ нөгөө хэвшгэл тийм байж байгаа. Би бас 2026 онд нэлээ хүүхд рүү чиглэсэн асуудлаа төндөгдөх юм байна гэж мэдээлэл янз бүрээс олж харсан. Тийм учраас 2026 оны анхны өөрчлөлт нэртэй подкастын зочноор хүүхд рүү чиглэсэн мэргэжлийн хүн таныг анхныхаа нэг оролцуулж салхи хагалж байгаа. За 7 хоногийн зочин маань бас хүүхд рүү хандсан чиглэлийн эмнэлгийн мэргэжилтэн оролцох. За мөн төрийн бас байгууллага одоо долоон тун тохиоч юм ингээд төлөөлөд оролцох юм. Тэгэхээр яагаад гэвэл томчууд хэдийн ингээд орон зайгаа эзлээд энэ улс орны хөгжилд нөлөөлөд байгаа юм шиг боловч дийлэнх массын ихэнх хувийг хүүхд залуучууд эзэлдэг. Хүүхд залуучуудын оролцооноос тэр улс орны хөгжил харагддаг юм гэж би анзаардаг. Тийм учраас бидний үед юм байсан, миний үед юм байсан гэхээсээ илүү бид алдаа оноогоо гээгээд одоо өсөж дэвжиж байх хүүхдүүдэд аль болох тэг бартаа багтаагаар замын сайхан тэр бартааг зөөлчлөө цэвэрлээд ингээд дараа үеийн шилжүүлж боломжтой юу гэж хардаг. За одоо зондоолоо зөндөлөө энэ комик номынхан маань
бас хамтарч ажилласаа энэ миний сайн үлсээ энийг бас бяцхан гацрын маань дэмжиж надад бас сая 500 гаруй төгрөгийн ном хандвалсан. Би тэгээд зарим нь одоо хөдөө орон нутгийн сумдын номын санд хандваллаа. За бас ингээд ээж аавгүй тусгай хэрэгцээ хүүхдүүдтэй өглөө. Нөгөө урт өгүүлбэрээр биш зургийн ном болохоор хүүхдүүд маш ач холбогдолтой. Тэгээд бас Монголын сургуулийнхаа номын санд шинэ онд бас шинжилт хийгээд мөнгө нөгөөр бол 400 мянган төгрөгийн үнэлгээтэй юм номоо тэгээд та бүхэнд бас Эрдэнэ номын ажилтаа багчуудаа ингээд зориулаарай гэж бас нэвтрүүлгийн зочиндоо бэлгэлж байна. За баярлалаа. За одоо тэгээд бэлгийн дээд тийм ээ ном авч ийн. Тэгээд одоо би сургуулийнхаа номын санд бас очоод энэгээр бас баяжуулна. Сайхан байна. Ер нь бол бас шинэ оны босгон дээр бас танаа нэвтрүүлэгт ингээд хөрөгдөд орсондоо бас миний хувийн хувьд бол баяртай байна. Тийм болохоор одоо бас та бүгдийн бас цаашдын ажил үйлсэд бас өндөр сайхан гэл алдсан амжилтыг хүсье. За манай Хөхтөн гэр радиоч одоо 30 жилийн түүхтэй Монголын анхны FM 82.9 болон 100.9 дээр FM радиогоор явж байна. За бид үз подкаст нэвтрүүлэг маань YouTube, Facebook-ээр за мөн Монголын үндэсний телевиз гэр бүл сувгаар ингээд явдаг. Тэгээ бас бид хоёрын яриа адилхан аав хүмүүс, залуу хүмүүстэй ингээд бас энэ хүүхдийн талаар ингээд сэтгэл зовж явдаг, сайн сайхан талархаж явдаг ингээд зүйлсээ сэтгэлээсээ бас харамгүй хуваалцсанд тань дахин баярлалаа. За баярлалаа. За